өнөөдөр цангин жигнэг Монгол баянтай цайлган хадгал эгийн баяны баянтай өдрөө. Өнөөдөр цайлган хайлган хүүхэд насны багталтай цацрах гэр дээр орчлон гийсэн дээлгэр томголоо өдрөө. Сайн байна уу? Эрдмийн аймаграа марсан эрхэм хүндэт маш саргчд эцэгчүүд та бүхнийг амраад Ийхүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн Эрдмийн баярын үйл ажиллагаа нээлттэй ихэд бэлэн болсныг дуулах гэж таатай байна. Хөрсний баяраар төлөвлөж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн нийт төгсөгчдөө алдаршуулан танилцуулж байна. Захарцтай шүрүү ондоочтой 9-ийн банк агадас үгүй машаар энэ очролтой нэмэр сүрэн хөржсэн байна. Багшийн амттай дөрөв шатрын математикийн байдлаар 4 тусгай байр тус үзсэн. Тэнгуүлийн байдлын 1-р зэргийн диплом, 2-р зэргийн диплом, 3-р зэргийн диплом, 2026 9-ийн банк Монголын математикийн байдлын хашаа ороод даваа хөшийн нэрмж математикийн мастер байдлын алтан медаль боловсролын байгууллагад хамт ажиллаж байгаа бөгөөд анхны 9-р анги даам дэрсэж байна. Ангийн дотордод сурч Монголоор хотон аноо гэрмаа хот батнаар ангийн аврал шатрууд уран насны оролцоонд мөнгө медаль 2022, 23, 24, 25, 26 оны сургуулийн урлагийн наадам нэг мөнгө 4 хүрэл медаль өгсөн. Спортын амттай Осын аврал шатрууд тэмцээнээс хөдөлмөрийн төрөв тусгай байна. Сургуулийн аврал шатрууд надад бохомд хөдөлмөрийн тэмцээнээс 3-аас 2 мөнгө 5 хүрэл медаль. Сургуулийн аврал шатрууд бүцаатын хөдөлмөрийн тэмцээнээс 1-аас 1 мөнгө 2 хүрэл медаль. Сургуулийн аврал шатрууд хөдөлмөрийн тэмцээнээс 2-аас 2 мөнгө медаль. Волейбол болон саксын тэмцээнээс 2-аас 3 мөнгө 3 хүрэл медаль өгсөн ажилттай байна.
манай сургууль бол 1999 онд байгуулагдсан 27 дахь удаа төгсөлтөө хийж байна. Энэ хугацаанд одоо тус сургуулиас олон сайхан одоо шавнар төрөн гарч улс нийгэмд ажиллаж байна. Сургууль сурч байгаа хүүхдүүд бол хамгийн цэвэр агаар чимээ шуугианг орчин, сайхан чиглэг орчин, явган явах боломжтой зэрэг ийм давуу талтай ийм газар манай сургууль байрлаж байдаг их онцлогтой. Энэ сургуульд суралцж бас спортын өндөр амжилт гаргаж байгаа олон сайхан шавнар энэ сууж байгаа юм байна. Сурч байгаа хугацаанд хичээлүүдийн олимпиад, нийт баасын олимпиадад амжилт гаргасан нийт шавнар сурагчдаа бас сайн сайхныг хүсэж цаашдаа Монгол улстай хэрэгтэй иргэн болж сайн мэргэжлэр эзэмшгийг хүсэн өрөөё. За та бүхэндээ баярлалаа. Сайн сайхан хүсье. Суур боловсрол бүрэн боловсрол эзэмшин төгссөн Эрдэнэ баяраа гэж байгаа төгсөх хүүхдүүдэд энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Манай сургууль үүсэн байгуулагдаад 27 жил болж байна. Энэ 27 жилийн 9 жилийн 12 жилийн түүхийг хамт бүтээлцэж алдаа оноо амжилт бүтээлийг бүгдийг үүрчээ ихэм төгсөж та нараар сургууль хамт олон багш нарчин бахархаж байдаг шүү. Багш нарчин та нараараа бахархаж дурсаж явдаг. Тийм учраас миний хүүхдүүд сургууль багш нартайгаа энэ хамт олонтойгоо мөнхийн холбоотой байгаарай. Мөн одоо Эрдэнэ баяр гэдэг бол ерөнхий улсрлыг эзэмшихтэй, суур магадгүй улсрлыг эзэмшихтэй ямар бахархан дууцах, ямар түүх үлдээсэн бэ? Ямар зүйлийг шинээр сурч мэдсэн бэ? Бие биендээ юугаараа бахархалтай зүйлээ түгээн дэлгэрүүлэх вэ? Анги хамт олноороо юугаараа бахархах вэ гэдэг зүйлээ бас олон нийтэд түгээдэг ийм сайхан одоо бас арга хэмжээ гэж бас энэ манай төгсөгчдөө маш өндөр амжилтуудыг гаргасан байгаа. Анги нийтээр за хөл бөмбөг, сасан бөмбөг, гар бөмбөг, тулааны урлаг, админтон. За энэ чиглэлээр манай төгсөгчдүүд идэвхтэй сайхан амжилт гаргасан байгаа. За энэ дотроо мөн 12 ангийн сурагч. За Баян мөнх маань бол энэ тулааны урлагийн чиглэлээр за улсын хэмжээнд татсан медалаар хүртэл ингээд бүгдээр солонгос улсад сургуулиа үеийн нөхдөд төлөөлөг орц ирэх авсан ийм өндөр амжилтыг үзүүлсэн байгаа. Ингээд мөн баяр хүргэе. За энэ дотроос бол манай зэрэг бүжгийн наадам Гран При шагнал авсан анги байж байгаа. Дээр нь хамтлаг бүжгээр бусад одоо оролцоогоороо хамт олон манлаас ийм одоо сайхан төгсөгч та бүхний дунд байгаа гэж ингэж бас хэлж байна. Ингээд нийт амжилт гаргасан сургуулийн нэр хүндийг өдөр төрөгсөн эцэг эхийн дэмжлэг багш нарын хамтын ажиллагааны үр дүнд өөрсдөө бахархсан хамт олонноороо бахархсан ийм амжилт гаргасан нийт төгсөгч та бүхэндээ дахин халуун баяр хүргэе. Сургууль хамт олонныхоо өмнөөс талархал илэрхийлье гэж. Сүүлчийн хавны дутэгна Дурсгал зургийн цомогт мен Сүдэргүй инэ цэлэгна Миний би хэцэг өдрүүд Айлгуу дуран сурагч нас мен баяртай Шилдэг сурагчаар найдан даржийн төвхөнд орж 2025 онд Монголын математикийн олимпиадын хашаарууд аваа шинэрэмжтэд математикийн олимпиадын уран бодолтой сурагчаар шалгасан. 2025 оны сургуулийн аврах шалгаруулах хөл бөмбөг волейболын тэмцээнээс хүрэл мөнгөн медаль, Улаансар найзрын самцаг бүжгийн төрөлд мөнгөн медаль, 26 оны сургуулийн аврах шалгаруулах бадминтон хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний
хүрэл медаль, математикийн олимпиадын англи нийтийн уралдаанд алтан медаль, улсын баярын нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй хүүхдээр оролцсон авиач сурагч байна. Баяр хүргэе. Мандалагч төгсөгчдөө алдаршуулсан дуудъя. Мандалагч сурагчаар ЮСЭ-ийн байнгын сурагч Амгаланбаатрын Гэрэлмаа. Спортын сурагчаар ЮСЭ-ийн байнгын сурагч цаг одрохын ган толго. За та бүхэндээ Эрдмийн баярын мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр 27 дахь төгсөлтийн баяр болж байна. Тэгээд би өчигдөр бодож ирсэн. 27 жил дараалан төгсөхдөө манай сургууль бараг 3000 шахуу төгсөгчдөө төгсгөөд ажил амьдралын гараанд гараад энэ улс орны өнцөг бүрэн манай төгсөгчид ажиллаж амьдарч байна. Тэгээд сургуулаа сэтгэлтэй гэсэн юм сайхан шинэртэй байдаг болохоор маш бидний хувьд маш их бахархал байдаг. За тэгээд би энэ сургуульд 21 дахь жилдээ ажиллаж байна. 4 ангийг би одоо даан төгсөж байна. Миний хамгийн отхон шамнар болох 12 саяхан 6 дугаар ангид байхад жижигхэн надаас намхан юмнууд л зүгээр шулгнаал гүгээд идэг гэсэн чинь одоо надаас бүгд өндөр болоод том болцгаацсан. Бараг хорвогийн хамаг юмыг зааж өгөх нь олгүй болсон байна. Цаг хугацаа яасан ч хурдын. Тэгээ Эрдмийн баярыг болоод би маш олон баярын нийлбэр гэж боддог. Юу вэ гэхээр аав ээжээсээ хөдлөөд орж ирсэн хүүхдүүд маань амд найзтай болдог, амд найзын нөхөрлөлийн үнцнийг мэдэрдэг баяр. Тэгээ найзуудын баяр өнөөдөр мөн бас сургууль бол хүүхдийн авиас билэг, шанс, нөөц боломжийг хөгжүүлдэг учраас манай хүүхдүүд бүхэл талаараа өөрийгөө хөгжүүлсэн учраас бас хөгжсөний баяр бас болдог. За тэгээд багш болоод үргэлж хичээл ном гэхээсээ илүү хүн байх, хүнлэг байх тэр эрдмийг бас давхар суудаг учраас амьдрал харгу хааны баяр бас баяр болдог. Тэгэхээр Эрдмийн баяр бол бүх юмны баярын нийлбэр байдаг гэж би боддог. Анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн. За бүдэрийн ямар үсэг гэж за тэтрээ дэлхийдээ тусч байгаа өдрийг за хамгийн ямар үсэг вэ заамс бүдэр одоо гараараа аваад байна заавчны за тэжиг том дарна даа том дарна энэ арай үргэлж. За тэгээ ихний нэг мөр үчи шүү. За хоёр гэж. За. Зэжин арай зөв. Энэ бол болсон байх. Энэ арай бол тэрний зүйл заяа. Ой, яа, соно бүдүүн том. Ингэж үсгүй. За, жижиг бичмэл аагаавчнэ. За, энэ таавраас адрал гэж зарим хүмүүс ааж сонио аваад байна шүү.
라인 하나 따라서 무슨 동이 진짜 Wah, kan udah asli amu sana, Wah, ini aku sudah tahu. Ya, sana, punya putri. 지지가리 잡을까 하면요. 박셔서 나고 뭐로 우리 무슨 바다야? 어떤 바다야? 안 소소 두기 시작했나? 민요 뭐 예자고 해서 나 그다음에 애들 아왜 Би 90-р орны дээнсэн сургуулийн 9B ангийн сурагч байна. Тэгээд ер нь бол би 9-р ингээ 7-8 медальтай төгсөж байна. Тэгээ бас олон амжилтад гаргасан тиймэрхүү төгсөж байна да. Манай анги хамт олон бол ер нь би нэг сайн ойлгодог, ойлголцдог. Тэгээ энэ жоохон шилжсэн хүүхэд олон ч гэсэн гэхдээ сүүл рүү бас эхэлж байгаа. Би бол 6-р ангитай шилжсэн. За тийм байна да. Тэгээ хоёр багштай амжилт. Манай багш сайн багш шүү. Амжилт хүсье. 왜 민니고 있는데 하얀 나요, 오른 나요. 이 나이는 나 오셔가 딱 방라도 없지 뭐. Oi, Tiri, tu, pode estar. 자, 오늘도 달린다고 해서 어린 덩어리. 자, 하자와는 어린 덩 공부 식세를 전혀 준비해줘. 어떤 아이도 서로 웃길 수 없습니다. 제가 다 그럼 약속 먼저 또 주게.
энэ стаасууд үгүй яа энэ хоёр яац юм хөө. Орон датын дийтэй. Багшаа болчихлоо. Ажимбот нохоно. Нээшээ орон датын яац юм яа чага би энэ стогоё. Хаашны ibүүдээр нөсөн хичээл байгаа юм. Одоо ингэ хичээл орсон хүмүүстэй баярлаа. За одоо энэ багшийн захиас гэж байна уу? За энийг харамаас уншийе. Багшийн захаа. Сайн байна уу хайр чав минь. Чамдаа мөнгөн анхны баярын минь төргий. 2026 оны 9 сарын 1-ний налгар намны тэрний өдөр. Аав ээжийнхээ гараас хөтлөн эрдэм сурахаар зорин ирж байсан бяцхан шавийнхаа багш нь болсондоо туйлын их баяртай. Чи минь өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч өөртөө сэтгэл хангалуун амьдрах бүхнийг зорж тэмүүлж бий болгож чадна гэдэгт багш нь чин сэтгэлээсээ итгэж байна. Эзэмсэн мэрэгжилдээ эзэн байж ээж аавынхаа чин сэтгэлийн хариуг барих их орондоо ихийг бүтээх үн цэнтэй иргэн болоорой гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Хайртай шүү шавьдаа багшаас нь үндтгэсэн багаангийн багш. Энэ хойд насны юм хэлсэн байгаараа. За ингэж энэ уртад нь багш нь багсаж явдаг шүү гэж ингэж хэлсэн. Харин ингэж сургуулийн хэмжээнд бага хүмүүс бага ингэ багш хүмүүссэн байгаа. За ингэж энэ болохоор эрэгтэй хэмжээгээрээ сачаараа за. За одоо чихрээ дийд. Ста мондог судсан. Багш нь бага боловсролын багш мэг үүсрэн боловсролын талууд 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За энэ анги маань миний 2 дахь төгсөлт. Ирээдүйн сургуульд анх ирээд төгсгсөн анги маань байгаамаа. Заагахтаа хөөрхөн, сэргэлэн, цаваа нэлийн үүмэлдэг хүүхдүүд байсан. Тэгээд одоо хүүхдүүд маань 9 дугаар ангид ороод би дагаад мундаг хүүхдүүд болсон байна. Тэгээд хөөрхөн шавнартаа эдмийн байрын мэндийг хүргье. Манай энэ онцлог маань их нийтж хамт олон байсан. Исвартар хэмжээ хичээлдэг хамт олон нийтж нэгнийгээ гэсэн сэтгэлтэй нэгэн зоригтой чиглэлтэй сайхан анги төгсгсөн. За өнөөдөр шавнараараа бахархаж эдмийн байрт нь оролцож байгаадаа маш их баяртай байна. Ирээдүйнхаа мэргэжлийг зөв сонгож эрдэм номтой, эрдэм боловсралтай, зөв хүн бол төлөвшөөд Монголынхаа ирээдүйн төлөө хичээл зүтгэлтэй сайхан шагнал болоорой. Манай комтолон аюулслаг айгуу нийтч тийм хүмүүс байдаг. Баярлаа. Тэгээд хайртай шүү.
хичээлээ да. Надад үргэлж тусалж дэмждэг баярлалаа. Манай ингээ хамгийн хөөрхөн. Сэрчмээ ой. Сэрчмээ басараа. Манай ингээ хамгийн свартлаг. Манай ингээ хамгийн босгох юм бэ? Хүрнэ. За. Танаа ингээ хамгийн ажилсан юм бэ? Хамгийн бизнес сэтгэлгээтэй юм бэ? За, шатрын мастерууд. За, хөл бөмбөгийн аваргууд. хамгийн гоё дуурал юм бэ? Ано. Хамгийн сайхан сэтгэлтэй юм бэ? Мөнгөн ба. Хамгийн бүтэц юм бэ? Түнцөө жарахгүй. Арим ба сэтгэлтэй. Чилмаа. Тананга хамгийн дараахан юм бэ? За тананга хамгийн сэтгэлгүй юм бэ? За тананга хамгийн овсгоотой сэргэлэн юм бэ? Хамгийн хүчтэй юм бэ? Өсгөө оюука. Оюука. Оюука өсгөө. Мөнгө өсгөө. Хичээлдээ хамгийн хоцордог нь. За унтсан нь. Хамгийн унтсан нь. Хамгийн итгэвүү зурсан юм бэ? Бүрэня. Бүрэня. Биш бүрэня. Батаа. Хамгийн алисэн юм бэ? Оюука. Сүдэн. Хамгийн даруухан нь. Биш. За бизнесмен сурагчид. Басан шүү. Одоо ингээ та нар ирээдүйд бизнесмен сэтгэхүйгээ хөгжүүлнэ гэсэн үг аа. Ирээдүйд 5 жилийн дараа үзэхэд энэ боссон хүмүүс ямар ах нь? За, За өөрийгөө хамгийн сайн хөгжүүлэгч сурагчид. За ирээдүйд хөгжүүлнэ үстэй. Хөгжүүлэхгүй юм уу? Бүгдээ л хөгжүүлнэ үстэй. Өөрийгөө хөгжүүлэх чадвартай сурагчид нь болчих. Тэгж хөгжүүлнэ үстэй. За ирээдүйн мэргэжлээ сонгосон хүүхдүүд нь босчих. За бүгд сонгосон юм тий. За сурчий. Ирч хүч ирмэгдэл эрдэм мэдлэг бидний бүрхэ. Баяр
алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн манай ангийн онцлог бол маш их авьяаслаг, спортлог болон хичээл сэтгэлтэй мундаг хүүхдүүд манай ангид ингэж 6 дугаар ангидаа ингэж орж ирсэн байгаа. За ангийн онцлог хамжилт нь манай ангийн спортлог сурагч Цэг Гантлага маань улсын хөл бөмбөгийн уралдаанд одоо тусгай байранд орсон. За мөн анги нийтээрээ сая улсын математикийн олимпиадын хошоо аврагт математикийн олимпиадыг төрүүлж алтан медаль анги нийтээр авсан байгаа. За ингээд хүүхдүүд маань одоо 9 дугаар ангид төгсөж одоо амьдралын бас хамгийн ихний алхам 9 дугаар ангид төгсөн, 12 дугаар ангид төгсөн, цаашлаад их сургуулаа төгсөн. Тэгээд амьдрал дээр гарна гээд хамгийн ихний одоо тэр үе шатны хамгийн ихний алхамаа хийж байгаа хүүхдүүдтэй сургуулийнхаа хамт олон бүгдэнд нь мөнгөн хонхны баярын мэндийг дэвшүүлж байна. Багшаа баярлалаа. Сайн байцгаана уу? Энэ хурд цугласан ирээдүйн сургуулийн төгсөгч багш нар, эрхэм эцэг эхчүүд та бүхэн минь амархан сайн байна уу? Эрдмийн мөргөө минь өнөөдөр инээд хөрөөр бэлгэж байна. Эгэл хонхны жигнээ ирээдүйн замыг дуудан байна. Анхны үсэг заасан багш алтан гэгэмэд дэргэд минь байжээ. 10 жилийн дор самж сэтгэлийн гүнд минь мөнхөржээ. Энэхүү ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн 27 удаагийн төгсөлтийн баярын гүйцэтгэх нээлттэй эхнийхүү бэлэн болсныг дуудгая. Ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх багш хөтөлбөрийн хөтөлбөрийн цэгмэдийн төрөвчн таныг хөтөлгөн өргөе. Боломж дүүрэн, бахархал дүүрэн, талархал дүүрэн сайхан хамтын баяраа та бүхэн бас тэмдэглээд ингээд цайлгын хүндхэн хүлээн авалтыг арга хэмжээг манай эцэг эхчүүд маань хамтран ажиллаж дэмжиж хүүхдүүд та бүхэндээ бас цагийг сайхан байлгах үүднээс сайхан зохион байгуулж байгаа гэж ингэж бас бодож байна. За миний хувьд бас захирлаас гадна бас манай хүүхдүүдээ бас одоо төгсөж байгаа 9 дугаарыг мөн одоо аавын хувьд та бүхэндээ бас сургууль нийт хамт олонныхаа өмнөөс багш нарын өмнөөс мянган хүүхдүүдийнхээ өмнөөс та бүхэндээ дахин эрдэнэ баярын мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээд та бүхэн маань өнөөдөр бас нэг өдөр сайхан дурсамжтай, түүхтэй, бахархалтай, хоорондоо сайхан халуун дулаан энерги шингэсэн яриа хөөрөлтөө нэг өдрийг сайхан нээлттэй чөлөөтэй сайхан өнгөрүүлээрэй. За мөн энэ арга хэмжээг манай сургуулийн уламжлуулдаг багш нарын залуу багш нарын маань клуб та бүхэнд одоо жил болгон ингэж хөстэй зориулж үсгийн наадмыг зохион байгуулж хөтөлдөг. Мөн одоо дуу хоорой та бүхэнд толиордог ийм одоо сайхан уламжлалтай. Тэгээд мөн залуучуудаа бас амжилт хүсье. Тэгээд нэг өрөө сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр эрдэнийн баяраа 27 дахь удаагийн төгсөлтөөр хийж байгаа 12 дугаар ангийнхаа шилдэг сурагчдын шагналыг гардуулахад бэлэн болсон байна. Сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар шилдэг сурагч медаль үнэмлэх шагнаж медаль үнэмлэх болгов. Сургуулийн захирал төрөвж олгсон байна. За шилдэг сурагч үнэмлэхээр доктор Жамаогтай үнзийн юм. За хөлбөмбөгийн спортын 1-р зэргээр доктор Жамаогтай үнзийн юм шагнагдсан байна. Баяр хүргэе. Одоо Жамаогтай аз хоёр шагнагдсан байна. Хөлбөмбөгийн спортын 1-р зэргийг бод санагчаа. Хөнгө атлетикийн 1-р зэргээр Болдоотроогтой долгион шагнагдсан байна. Баяр хүргэе. Намхан Даржаогтай шинэ баярта хөнгө атлетикийн 1-р зэргийг шагнагдсан байна. Батбаяровогтой Бодманд таныг хөлбөмбөгийн хөнгө атлетикийн 1-р зэргээр шагнагдсан байна. Баяр хүргэе. За мөнгө өргөжлүүлэн волейбол спортын 3-р зэргээр Медоёровогтой Оюка таныг шагнагдсан байна. Мөн волейбол спортын 3-р зэргээр
Ямж явагт энхэлгийн таныг шагнасан байна. Мөн олиолын спортын 2-р зэргээр цаг өдрөгт ганц толгой таныг шагнасан байна. За нийт олиолын спортын зэрэг цал авсан спорт сурагчдаа дахин баяр хүргье. За үргэлжлүүлэн сагсан бөмбөгийн спортын 3-р зэргээр оюун бэлэг авагт Ариун Бат, Бадбаатар авагт Далионаар шагнасан байна. Баяр хүргье. За үргэлжлүүлэн бадминтоны спортын 2-р зэргээр найзад орж авагт Төвд орж, долгорж авагт Гүлзийн нар шагнасан байна. Баяр хүргье. Мөн бадминтоны спортын 3-р зэргээр Амгаланбаатар авагт Гэрэлбат таныг шагнасан байна. Баяр хүргье. За үргэлжлүүлэн гимнастикийн спортын 2-р зэрэг бүрдсэн сурагчдаа алдаршуул дуудъя. Дадаа жаргалын Ано, Амгаланбаатарын Гэрэлбанаар гимнастикийн спортын 2-р зэргээр шагнасан байна. Шатрын спортын 2-р зэрэг бүрдсэн сурагчдаа алдаршуул дуудъя. Бүрэмжлэлийн мөнх төшөг бадминтоны спортын 2-р зэргээр Эрдэнэ цогтын хуулан шагнагдсан байна. Баяр хүргэн шагналтын илэрхийлье. За баяр хүргье. За үргэлжлүүлэн хөл бөмбөгийн спортын 2-р зэрэг бүрдсэн тамирчин сурагчдаа алдаршуул дуудъя. Мөнхбаатарын Мөсөн хэрээдүй Төрмөхийн мөнхийн Жахан сайхны тав очирнаар хөл бөмбөгийн спортын 2-р зэрэг бүрдсэн байна. Халуун баяр хүргэн шагналтын илэрхийлье. Шудан бүхийн спортын 2-р зэргээр Зарагбаатарын Үлзий жаргал спортын зэрэг бүрдсэн тамирчин сурагчдаа амжилт хүсэж баяр хүргье. Хүсээ сэтнэг хаа. Sunny,
Синбэгийнхаа жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж агуу амьдралын замруу хөлтөх энэ тархам өчтөх энэ цаг хугацааны хамгийн нандин зүйлийг мөнгө хөвгний баяр гэдгээ. Ингээд энэ сайхан баярын үйлчлэн бас миний бие онцгой цагтад хүрч ирсэн юм аа. Би хөрөнд дүүнэтэй мэшгээр шиж савууд хадок хөргөн барь. Намайг дадлж үйсийн бидэг бийсэн бай гэж боддог. Саяны жаргалын ресторанд болсон үдшилэг хангар гоё боллоо. Сэтгэл ханамж 100% байна. Ирээдүйн сургууль маань хангар гоё зохион байгуулалттай баярлаа. Ангийнхандаа хайц шүү. Одоо 1-р ангиас хойш ингээд 9-р анги хүртэл энэ ирээдүйдээ байсан. Манай сургууль бол одоо гаднаас нь үзэмжтэй тасархаа. Тэгээд оосаал дуунтаа угаасаа зориулагдсан тул да. Босгоны нийлийг алхахлаа чигээд. Хайраа үрлээ төгсдөгтэй гэл гой дурсамжтай суглаа. Бага ангиас хойш одоо 9 жил дараалан ирээдүйн сургуультай суралцж байна. Манай сургууль бол спортороо, хичээлээр урлаг спортороо бүгднгээр нь тэргүүлдэг аймгийн хэмжээний сургуулаа. Ер нь бол гоё штэ. Тэмцээн мэмцэнэр болонгод ирээдүйн гантлах уу ингэдэггүй тэгдэггүй спортын хэрвээ гэл зөндөө хүмүүс асуудаг даваа талтай. Би волейбол, хөлбөмбөг, бокс, сакс зэрэг 3 спортоо яг төлөхөө голлон хичээлдэг. Хөлбөмбөгийн хангаа бүсээр мөнгө медаль авч ирсэн. Улсын аваргаас 5 дугаар тусгай байр авч ирсэн. За ер нь бол хөлбөмбөгийн аймгийн аргаас бол тасралтгүй байр авдаг. Манай 27 хүүхэдтэй тэгээд ер нь найрамдалтай тэгээд энэ найрамдлаас илүү ер нь хөгжилтэй хүүхдүүд байдаг. Ингээ их том толгойтой их дөрсгөө ингээгаа. Хичээл тараал их том толгойтой хүүхдүүд тэгэл гараал явна да. Маненго яг хүүхдэр ангийнх. Манайг одоо халуун дулаан нэг ойлгодог. Хаяас жоохон хэрүүл маргамаас болдгоо. Алдсан штэ. Хэрэлдээл. Жоохон үүмэлдэг шиг юм. Гэтэ бол гайгүй гоё. Манай ангийнхан ер нь хошин зантай хөөрхөн бүгдээр өгдөг. Тэгээд айгүй мундаг. Найзархаг ерөөс нь нэгийгээ тийж гадуурхдгүй. Ерөөсөө өгдөг гэдэг.
Манай ангийн хамгийн хоцрогдох нь Цагаанбаатар. Тэгээ хамгийн унтамхаан Дашчамд. Тэгээд хамгийн ууртай нь Гэрлэмаа. Хамгийн хөгжилтэй нь Өсгөө. Гана. Хамгийн баяр нь Сокол гэдэг шүү дээ. Хамгийн авьяаслах нь Сэрчмаа. Ан Гана. Гэрлэмаа. Оюука, Азаа. Юу л авьяаслах. Оюука хөр мөрсөд тоглодог. Манай ангийн хамгийн ууртай Гэрлэмаа. Хамгийн хөгжилтэй нь Азаа, Өсгөө, Долгион 3 бол байгаа. Хамгийн царайлаг нь охтуудаас аль нь Гэрлэмаа шүү дээ. Бандуудаас бараг царайтай хөх гэдэг юм дөө. Миний яг хамгийн сайн найздаг гэх юм бол Азаа, Мөнхөрдөн, Өсгөө, Долгион, Шинэ гэдэг энд Ариун Бот гэдэг энэ 6 хүүхэдтэй бол яг төлхөө найзлагаараа л хамгийн дээр л харж байгаа л доо. Хамгийн хурдан гүйдэг нь Гантлаг. Хамгийн хөөрхөн банд нь одоо миний хувьд бол Азаа 2 юм уу да. Тэгээд хамгийн хөөрхөн охин нь миний хувьд бол Холон. Хамгийн хөдөлмөрч нь манай анги Сүрөөр. Хамгийн бизнесмен Шинэ 2 гэж би энэ хөвтэй боддог. Манай анги хамгийн өвчлөлтөө хүүхдүүд тэгэл одоо хөнгүүд найдаг. Долгион, Ариун Бат, Үсгэрээдүүд нэлээ олон хүүхдүүд байдаг. Манай хамгийн хөөрхөн хүүхдүүд бол манай анги хүүхдүүд. Тэгээд топ 3-ыг нийлбэл Хулан, Пүрэниум, Оюука гэх хүүхдүүд байдаг. Манай анги хамгийн навх нь Ариун Бат Сэрчмаа гэсэн хүүхдүүд байдаг. Тэгээ хамгийн өөрхөн жижигхэн найзууд. Хамгийн өндөр нь ганц болох гэж байдаг. Охноос нь үлсэж аргал гэж охин байдаг. Хамгийн хөөрхөн нь ер нь бүх охид. Бүгд вэ. Хамгийн авьяаслах нь болохоор бараг 90 мгөл амир авьяасдаг шүү дээ. Яг ингээд цагаад талал хийвэсдэг. Хамгийн дүрсгүн гэх юм бол би чэнэл гэдэг. Тэгэл бүгд тэр нэмэгдээл би ороод. Тэгээд охтуудаас хамгийн дүрсгүн гэх юм бол Сэрчмаа. Хамгийн бүтээлчин гэх юм бол бас бүгдээрээ. Ер нь манайхан чинь бүх тал дээр л юм байсан шүү дээ. Хамгийн угаасаа спортыг охид эрэхтэйг угаасаа манай ангийнхан бүгдээрээ урлаг спорт аваач хүртэл 2 бүлээсээ бас хамаагүй дээрээд. Манай анги бол нэгнээ маш сайн дэмждэг, хөгжүүлдэг, яг ингэ нэгнийг тулгуурлан хөгжүүлдэг анги л та. Манай ангийн давуу тал бол ер нь бусдаас ялгарх зүйл бол ер нь нэгнийгээ сайн ойлгодгоор л давуу талтай. Манай ангийнхын ерөнхийдөө бол би бинийг аягүй сайн урамшуулдаг. Тэгээд ойлсон хэцүү санагдаж байгаа үед нь зөндөө их урамшуулж тусалдаг. Хүүхдүүд нь хөгөөд нахтуудаа бас их дэмждэг, тусалдаг. Бид нэг найзлаг гэдэг. Нэгийн гоё хэл 7 дугаар анги төлөв. Нэг аялалд явж хахад 7 дугаар ангид зугаалганд явж исэн тэр нь л их хөгжилтэй дурсамжтай санагддаг та. Энэ жи зугаалганд явахдаа бас дахиад олон дурсамж өгтэй л гэж бодож байгаа шүү дээ. Баг тугаагтаад нэг хүүхэд манай багаас уруулаад нэг хүүхэд уруулаад авчихсан. Тэгээд манай баг хамгийн сүүлд орж ирсэн. Тэгээд тэнд амар гонхтой тэр амар 7 дугаар ангийнхаараа зугаалгах их гоё хөгжилтэй байсан. Тэгээд бид нар ойроо цухтаад тэгээ багшийн нөхөр нараас нь хөөгд бид нарыг амар хурдан барьж авсан. Тэгээд буцаад ирэхэд эцгийн зүйлийг амар ууртай байсан. Гэтэ нэг зүйл нь манай ах шөрөөсөө уурлаагүй. Тэгээд бид нарыг ерөөсөө загнаагүй. Яагаад гэсэн чи багш өөрөө бас яг тиймэрхүү юм тулж ирсэн юм байлээ. Тэгээд туулж үзчихсэн ерөөсөө багш нь яг загнасан ч гэсэн бид нарыг энэ удаад ийм алдаа гаргасанд нь ерөөсөө загнаж байгаагүй. Тэгээд тэр нь л айгүй гоё хамгийн зуурд хөгжлөд орсон гэсэн. Тийм тэр үедээ бас ингэж манай хүүгүүд ингээ халгаа ингээд 2 модор бариад тэгээд ингээд нөгөө мод нь хайлтрангууд бас нэг 2 охиных марлуу орсон юм. Тэгс нөгөө 2 охин маань ингээ халгаан төлөвтэй. Ойлаа нэгнийхэн төлөвөө орноос байж байж. Тэгээд халгаагч шээс мэшсээр шавьж жааж байгаа шээс. Багш юу шээс яажсан манай ойлаа та чиний шээс ингээл төрхтэй.
Заваарс ингээд төрхөөс. Тэгсээр айгу болсон шүү. 7 дугаар ангийн сагсан бөмбөгийн сургуулийн аврагт манай ангиараа хосолт авч тэр нь л хамгийн их дурсамжтай. 8 дугаар ангид нэг зааж үтсэн. Манай нийгмийн багш бүтээ одоо юм заарна гэд тэр үеийн гэртээ хамаг юм ба бэлдээд хоол ундаа бэлдээд сургууль дээр ирж зааж байсан. Ямар ч гоё л байсан одоо өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олоо. Манай ангид нэг л хосоогоод тэр хоёр нь их хөөхөн хоёр хүүхэд байгаа. Манай ангийн А2 2К гэдэг хоёр хүүхэд одоо ирэхэд их болж байгаа. Сайхан амьдрал л хичлээ да. Манай найз хүн айгуу тийм хөдөлмөрч охин байдаг. Чөлөө цаг бол хашаанда нэг болиолын торттой тэрэн дээрээ ер нь болиолоо тоглоом юмждаг л доо. Бид нар бол ер нь бэлтгэлд бол баг байнга хамрагддаг. Бид зургаал голцоо сагсан бөмбөгийн бэлтгэлд бол маш сайн явдгаараа л даваа талтай. Тэгээд нэгнийхээ дутагдал дээр ажиллаад хоёр алхамт хийж чадахгүй байдаг хүүхдүүдээ хүртэл хоёр алхамт хийлгдэг болгосноор л даваа талтай да. Чөлөө цагаараа болохоор ном унш, эсвэл дуу сонс. Тэгээд жоохон тоглох гэх мэт чөлөө цаг өнгөрөөдөг. Ихэнтэй хүн 6 дугаар ангитай манай шүн их хөөрхөн багш байдаг гэсэн. Одоо ч хөөрхнээр байж байгаа л та. Даалгавраа хийж ирэх. Ер нь багшийн чихнээс ер нь их гоёд гэдэг юм аа. Шууд толгоноос нь ичдэг гэдэг. Ер нь их багшигаа ер нь их зоогоод яг уу 6-аас 8 дугаар ангийн хоорондоо бол зоодог байсан. Яг уу 9 дугаар ангитай бас жоохон томоочоод гайгүй болж байгаа. Тэр нь одоо ер нь ахиж хаа ихгүй. Манай багш уурлахгүй бол хөөрхөн шүү дээ. Бид нар л өөрсдөө уурлаад уурын хөргөчдөг болохоос ш. Яг л зөндөөд багш одоо өөртөө бүх юм л бид нар зарцуулдаг даа л. Нааш нэг туул зарцдаг. Хамгийн их урамшуулдаг, урам өгдөг хүн бол манай ангийн багш. Их сайн ярилцдаг. Чи ер нь бол ер нь л жоохон зөөл хүн байсан л. Тэгээд одоо ер нь бол нэлээд хатуу болж байгаа. Багшаас айж байгаа. Багшаа өөлөөлчлээс. Гэтэ багшаа бид ив хавж явах эвцээвц. Тэгээ хамгийн мундаг нь бидний төлөө бүх зүйлийг хийж чаддаг. Нэг мундаг багш. Манай багш нь бид идлээр мөрөхгүй гоё яаш та. Хөөрхөн цаваа цэрэглэн хувийн зөвлөө өгдөг хүүхдүүдтэй ер нь бол бараг сэтгэл зүйч шиг байдаг. Тэгэл ээж шиг нь, аав шиг нь, хичиг нь, ах шиг нь гэл найзууд шиг нь гэл айгүй олон гой дурсан бүтээлцдэг. Хүүхдүүдийн нууцыг ерөөсөө хинт ч хийж солиулж хэлдэггүй. Багштай бидний төлөө өдөр болгон үргэлж цаг мөч хорон тутам хичээдэгт үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Манай багш ерөнхийдөө бол тэм гоё найрсдаг, ээлдэг, гоё зөөлөн багш. Тэгээд бас татуу багш нарыг бодвол манай багш хамгийн гоё. Багштай бидрийг ингээд асуудал ярих болгонд ард байж тэгээд бидний төлөө хичээдэгт баярлалаа. Багштай болохоор наваг дандаа дэмжиж тусалдагт нь баярлалаа. Наваг дандаа ингээд дээлжүүлж магтдагт нь баярлалаа гэж хэлье. Миний даваа тал, миний дутагдaltaй тал дээр ингээд байнга ажилладагт нь баярлалаа гэж хэлье. Багштай наваг 6-аас 9 дугаар ангийн хооронд амжилттай өсгөж бүх зүйлийг минь зааж сургаж надад тусалж өгдөг байсан. Баярлалаа. Ангийн багштай шүр хайртай шүү л гэж хэлээ. Багштай хайртай шүү. Хамгийн мундаг багш шүү. Ангийнхандаа том болоод хүссэн мэрэгчлэрээ сайхан амьдраарай л гэж хэлэндээ. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Бидний насны хүүхдүүдийн хөдөлмөр гэвэл хамгийн эхний жишээ бол гэрийн даалгаврыг онц сурах. Хамгийн ихний алхам бол эхлээ эцэг эхэл хайрд сурах баг та. Ангийнхандаа хайртай шүү л гэж хэлээ да. Ангийнхан бол ангийнхаа багш зориулж сургуулийн зүгийг дуулъя. Сургуулийн зүг би хамтдаа алхнаа. Сургуулиас минь муулж байгаа болохоор их чүстэй муулээ тэр нэгэн зүг. Ингийн сэтгэл татах хүч байдаг ёо. Баян явдал инээд хор байсаар бачнаас нэг идэл дурсан ч юм уу. Баян тохныг албач бүгдээ
Багатэнэтэй жаргалтай үлдээсэй. Хүчтэндэ батан үеэ харин би сэтгэл хачнуулаа. Чичмэгүй сургуулийнхаа чимэний өрн дуудаж бай. Хавтанаалахна сургаас минь бүгдж байгаа болохоо. Чернасный гигант дурсан чумоо. Ясна бухны таран гарч бүгдээ. Юу гэнэ багшаа? Юу гэнэ? За ирээдүйн сургуультай ингээд 2021 оноос хойш 5 дахь жилдээ ажиллаж байна. За ингээд 5 жил ажиллах хугацаанд ингээд 9B ингээ 6B байхаас нь эхлээд ингээд эцэг их болон сургууль хамт олонтойгоо хамтарч ажиллаад явж байна. За ингээд манай ангийн онцлогийн хувьд бол маш эрх хөвгтөдтэй. За тэгээд нэг бол ээж аав нь эрхлүүлдэг, бас энэ дээрхээр багш нь эрхлүүлдэг бахал. Харахаар айгүй эрх хөшөөн том агаа энэнд оролцоход хөшөөн зорвоогоол уурлал. Жохон дургүй юм үрхээр уурлаа асуудаг юм эрх хөвгтөд байдаг. За тэгээд хүүхдүүдтэй цаашдын сурлага, урлаг, спорт амьдралд нь одоо тохиолдох бүх сайхан бүхнийг одоо хүсээд ярилцлага эхлүүлье. За ингээд манай ангийнхны хувьд бол энэ жилийн онцлог амжилт гэх юм бол даваа агшийн нэрэмжит улсын математикийн хошоо аврах энэ даваа агшийн нэрэмжит
математикийн олимпиаданд ангины дээрээ алтан медаль авсан байгаа. За тэгээд энэ бүх одоо амжилтын цаана бол мэдээж нэгдүгээр манай хүүхдүүдийн хичээл зүтгэл байдаг. Хоёрдугаарт манай эцэг эхчүүдийн одоо дэмжлэг ингээд бүх хүмүүсийн одоо тэр амжилтанд хүрэхэд нөлөөлсөн бүх хүмүүсийн одоо сэтгэл зүтгэл байдаг учраас ингээд манай анги бол амжилттайгаар ингээд энэ жилээ 9-р анги амжилттайгаар ингээд төгсөж байна. За бид хэдийн одоо хамгийн хөгжилтэй дурсамжаас гэх юм бол намайг нэг пранктжсэн нэрээ. Юуросоо юу байгаагүй. Би өмнө нөгөө өөрөө ингээд хичээл ордог ангийнхаа одоо анги удирдсан багшийг нийлээд пранктаад явдаг. Байсан чинь за нодлон намайг нэг пранктаад амар жүжиглсэн тэр үедээ амар бүр ингээд ангид орж ирээл харахад л нэг нүд нь хөхөрцөн юм шиг. Тийм амар бодолтой хийж амар жүжиглсэн. За гол дүрд бол А2 тоглосон байгаа. За гэрэлмаа тоглосон байгаа. За энэ хоёр бол ерөөсөө надаар зүгээр киноны яг гол дүрн юм шиг л надад итгүүлээ тавьсан. Ийм айхтар хөөхтэй байгаа. Гаднаас Google орж ирсэн одоо тэр бичлэгийг бүр нэг эдитлээд оруулчихсан байсан. Багшаа энэ зодтолтод унлаа л гэсэн. За одоо нэг тухайн үедээ ингээ хүн чинь нөгөө толгомдоо сонсцоороо ингээд юу яа тийм л шүү дээ. Нөгөө нэг өөрөө өнцгөр харах боломжгүй болчт юм билээ. Эн чинь би нэрээ өөр ангид ингээл багшийн пранктдаг байсан шүү дээ. Би уцаар нь залгаал багшаа танай ангийнхын зодтолтод ингээл дууддаг байсан. Нэг бол танай ангийн тэр тэгчгээл ингээл дууддаг байсан. Тэгсэн чинь өөрөө ингээд яг ингээд тулгамдаад ингээд хүүхд ингээл уйлал ингээл залхахаар ингээл шоконд орчт юм л шүү дээ. Тэгээд ингээд Google одоо яг яасан бол дотроо одоо яг хоёр би хөвгүүдийг л зодтолцсон байх гэж бодсон. Тэсэн чинь хорсон ороод ирсэн чинь шаал өөр. Энэ эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхдийг алгадсан. Тэгээл алгадсан хэсэг ингээл амар улаатсан. Тэгж амар харагдсан. Тэгээ тэр нь надад ингээд тухайн үед франк байсан, хөгжилтэй юм байсан ч гэсэн одоо багшийн хувьд бол ингээд нэрэл одоо болтол ингээд азаг ирсэн хаалгацсан юм шиг ийм мэдрэмж ингээд үлдсэн байдаг. Тэгээд багшаа франктад манайхан чинь нэлээ уйлаад би ч уйлсан. Зүгээр ард ингээд эргэл харсан чинь утас барьцсан ангийнхан тойроо зогсож гарсан. Тэгэл нөгөө өөрөө франк үсгүүч шоконд ордын байлээ шүү дээ. За ингээл яваач тийм ээ. Манайхын ер нь намайг айгүй хөөрхөн шоглохгүй л үгүй. Гэхдээ тэр нь айгүй хөөрхөн цаана яг одоо нөгөө нэг TikTok-ор ч юм уу. Манайхын охтууд намайг нэг багшаатай ингээ зогсороо байл. Ингээл тэгсэн чинь ингээд нэг аян ингээ тавьсан чинь ганц хоёр үдсэн. Тэгээ яг болж ийн гэд. Тэгээд би тэр эдийг ард яг надтай зэрэгцээ ганц хоёр үзэхдээ яг зэрэгцээ л ингэ зогсоодсэн. Одоо бас нөгөө нэг юун дээр USMB болжмрууд гэдэг нөгөө нэг юутэй Instagram таг тэрнийх нь юун дээр бас байж байгаа амар хөөрхөн. Тэгсэн чинь яг нөгөө энэсээ бичихтэй бичлэгэн дээр бүгдээрээ ингэж эхэлж байгаа мөртлөө яг тэр нөгөө дахианыхаа дуун дээр би ганцаараа ингэ үлдсэн. Нөгөө хэд маань ард алхаж байгаа юм шиг бид гэж алхаж байгаа мөртлөө бичлэгнээсээ гарсан. Би ганцаараа жаал ингэ байна. Айгу тэрэн дээр би угаасаа нөгөө гинтийн бичлэг учраас тэгэл яг байгаагаараа нэгтэй гарсан. Ганцаараа дахиад баа гэж ингэ үлдсэн. Тэр айгу тэр бас айгу хөрхөн. Тэгээд тэрнээс хойш одоо та нарт туурдгаа гэх. Багш гэл ингээр одоо та нарт туурдгаа гэх. Тэгэл хөрхөн дурсамжууд байна хүүхдүүдээ. Зуны амралтаар ингээд амраад орж ирэхэд амраа явахад нь хүртэл ингээд ангидаа ингээд загнуулж исэн гоё баяр баясгалтай юм болж нээлтжсэн ангидаа хамт сууж идэг байсан болохоор зуны амралт болоход хүртэл уул нь бол бодохоор ингээд нэг 6 сарын 10-аар амраад 7 сарын 10-д
8 сарын 10 гэл ер нь нэг яг цэвэр ингээд бодоход бол нэг 60-70 хоног л болно байдаг. Тэр бол ингээд хүүхдүүдээ маш их сандаг. Тийм улирал бол 100 байдаг. Уулна гоё хүн бол цагийг бол зуухад сайхан өнгөрөөдөг улирал бол 100. Тэрний хажуугаар ингээ яагаад ч юм ингээд ангийн хүүхдүүд минь тэр минь хаана юу хийж амарч байгаа бол энэ минь хаана юу хийж амарч байгаа бол за тэгээд нэгнийх нь нэг сум амьдрдаг гэсэн сум нь очиж байгаа бол манай тэр надад дарах юм болов ингээ явж байгаад ингээ таарчих юм болов гэд ингээ баян хүүхдүүдээ бол энд явахдаа сандаг. Тэгээд одоо бид нар 9-р ангид төгсөд за 10-р ангид бол одоогийн байдлаар бол нэг 4-5 хүүхд 10-р ангиасаа шаардлагаар одоо ингээд мэргэжил сургалт коллеж руу орж ийн. Зарим нь болохоор бас өөр зорилготой гадаадд сурахаар явах хүүхдүүд байна. За тэгэхэд багш нь одоо явах хүүхдүүдтэй хандаад за содномд орж ануу шинэ оёр за мөн ташчанц маань одоо шийдгүй байгаа. За тэгээд мөнх эрдэнэ за нямцсан маань бас шийдгүй байгаа. Намар шийдэд ороод ирэх баг. За эдгээр хүүхдүүдтэй хандаад одоо цаашдын хичээл сургалтад нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж гин багш нь чин сэтгэлээсээ. За мөн ангийнхан найз нөхдүүд нь бас та нартай бүгдээрэнд нь хайртай шүү гэж багш нь хэлж байна. Тэгээд за ангийн багшийн хувьд бол хамгийн одоо хэцүү зүйл бол ангиас нь хүүхд явах гэдэг. Тэр мэдрэмж ингээд яагаад ч ингэж нэг юм хэцүү байд юм амар хэцүү. Тэгээ ямар ч лээсэн хүүхдүүдтэй маш сайн хичээгээд одоо зорьсон зорилготой заавал амжилттай хүрэх хэрэгтэй шүү гэдгийг л захиж өгье. Та эдийн маань одоо бие хоолч гэсэн бид нар нь бол эндээ ингээд сэтгэл нэгтэй шүү. Бид нар одоо зүрх сэтгэлээрээ ямагт холбогдсон нэг анги учраас ингээд манай ангийн тэр манай ангийн энэ гээд ингээд яригадаад насан туршдаа яригдах учраас ингээд бие хоолч гэсэн бидний сэтгэл зүрх бол нэг шүү гэдгийг байн санаж яваарай. Бүгдээрээ гоё зорилгоо биелүүлсэн мундаг мэрэгчтнүүл болоод Монгол улсаа хөгжүүлэх хэмжээний чадварлаг иргэд болоод ингээд багш дээрээ буцаад за бид нарыг одоо 12 төгснөөс хойш 10 жилийн уулзалт маань хизээ байна. Тэгээд бүгдээрээ 10 жилийн уулзалтаараа бүгдээрээ гоё уулзнаа. Яг л одоо анги болгон төгсөн анги болгон 10 жилийн уулзалт 20 жилийн уулзалт гэж хийдэг. Тэгэхээр хамгийн анхны 10 жилийн урилгыг ингээд багш нь 9-р ангийнх нь одоо 9 төгсөлтийнх нь энэ монтажн дээр багш нь ингээд үлдээж байгаа шүү. Багш нь хайртай шүү та нартай. Бүгдээрэнд нь шүү. 9-р ангийн хөөрхөн идэвхтэй багшаа гэгүүдэг. Энэ 6-р ангид орж ирэхдээ л та нарт тэгдэг байсан шүү. Багшаа гэл ерөөсөө сургууль дотроо төөрчөлтэй. Багшаа гэл нэг цагийн хичээл рүү би ингээд дагуулж яг болжмороо дагуулж яваа хүн шиг. Тэгээ ангаахагаа дагуулж яваад хүн шиг л одоо нэг цагийн хичээл орцгоол бошуухан энд гүйлдээл ороод ирнэ. Тэгэл одоо хаана арах вэ гэж жижиг юм. Дахиад дараагийнхын цагийн хичээл рүү ингээд багш нь ингээд яг нэг игнэнд цуулж авах. Тэгэл хаалт хөдлөөл болох нь хамгийн урдлын үгдийн хөдлөл баруун гараа өргөөрэй гэл. Яг тэгэл 7 хоног яг тэгж зөөсөн. Манайхан яг тэр хичээлдээ суучих буцаал начиг өгөөд ирнэ. Тэгэл одоо хаана орох вэ гэж гэл. Тэгэл хөтлөл явж исэн та.
За тэгээ хүүхдүүдтэй бүгдээрэнд нь хайртай шүү. Багш нь насан туршдаа ингээд одоо багшийн хамгийн анхны хөөрхөн шавнар болж ингээд багштай бурхнаас бүтээгдэж ирсэн багш нь маш их талархдаг шүү. Та нартай хайртай шүү гэд бичлэгээ таслая. Megan hada, Megan han, Megan hada, Megan han. Pyong hada, pyong han. Pyong hada, pyong han. Ultung hada, ultung han. Ultung hada, ultung han. Pyong hada, pyong han. Pyong hada, pyong han. Peace up, A-Town.